Дараагийн мэдээллийг хүргэе. Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороодлын арын утхнуудын авто замын асуудал 20 жилийн хугацаанд шийдэгдээгүй байна. Энэ хороонд байрлах хойд замын хойд талын хотхнуудад зориулалтын явган үний зам байхгүйгээс оршин суугчид 500 м газар автомашины замаар явж төв замдаа хүрдэг юм байна. Мөн энэ хороонд 2 сургууль 9 цэцэрлэг байрладаг юм. Хүүхдүүдийн замаар сургууль цэцэрлэгтээ явдаг бөгөөд зуны амралт эхэлсэн ч хүүхдүүд тоглоомын талбайдаа хүрэх ганц зам нь инэ. За иймээс хүүхдүүд бэртэж гэмтэх эрсдэлтэй нөхцөл байдалтай тарч байна. НТV-ийн сурвалжлагыг Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах Баялаг хотхоноос ээлжид сурвалжлагаа үргэж байна. За яг энэ хотхомууд бол яг энд ирээд явган үний зам дуусч байгаа. Үүний улмаас иргэд бол яг ийшээ явган үний замдаа 500 м газар бол одоо машин замаар зорчдог. За мөн ингээд замны хувьд өргөн ч гэсэн иргэд машины авч зогсоол байхгүй болмаас бол машина тавьснаас үүдээ яг машин замтайгаа зэрэгцэж одоо зорчгоос аргагүй нөхцөл байдалд үүсэж байна. Энэ нь бол эргээд за ойрхон ийшээ цэцэрлэгээдэг энэ талтаа сургуультай. Тэгэхээр энд бол яг хичээлийн цагаар бол хүүхдүүд бол тогтмол зорчдог гэсэн үг. Инхээр хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах зорчих эрх бол хөндөгцөөр байгаамаа. Яг энэ талд 98 дугаар цэцэрлэг тараад ингээл яг харж энэ хүүхдүүд чинь гүүштэй төрөөлж гүүх ч юм уу эсвэл зэрэгцэл машин орж ирээд бид нар ч өглөө алга энүүгээр ингээд цэцэрлэгт хүүхдээ зөөн тэгэл машинтай зэрэгцэл одоо энүүгээр чинь бас амар төгжирдэг байхгүй төгжрөл үүсдэг. Тэгэд наагур цагаар бол явах гээд хэцүү л дээ. Үгүй бол эн чинь нөгөө нэг зөрж явахаар амар хэцүү байдаг байхгүй. Цаанаас машин ирлээ гэхэд заавал энэ талаар нь юм уу ингээд машины өөдөөс ч юм уу эсвэл ингээд машин хүлээх шаардлагатай болоод байдаг байхгүй юу? Хүндрэлтэй ийшээ гараад явах хороо хориндоо юу явах энэ төргээд тэгэл энэ хойдлын айлуудад бүр хэцүү байдаг баг. Машины мөнхий ингэж байгаа юм чинь нэг хүн бид нар бодгоо хүүхдүүд хэцүү байх шүү дээ. Тэгээд мөнхий хүүхдээ барьж гүтэлж явна. Тэргээр чинь дандаа тийм нэг ус аялагтай машины замтаа алхаж явганы зам яг албан ёсоор бол байхгүй. Ер нь бол яг иргэдээс бол ерөнхийдөө бол яг наад саналыг одоо явганы замыг болохоор бол Баянгол дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч юм гэрлэгдэх хүн бол ерөнхийдөө санаа шилхэн гартаа авсан ерөнхийдөө хийнэ гэсэн юм мэдээлэл бол яг албан ёсоор бол ама хэлбэрээр хэлсэн байгаа. Төсөв татгцгол нь хэдэн ороод хийдэг гэдгийг нь бол мэдэхгүй. Энд чинь гэгүүд төсөв нь ороод ирэхээр гэгүүд нэг өдөр л хийгдээд байгаа юм байна шүү дээ. Мань мэдтэй хэлэхгүйгээр Хүүхэд аюулгүй орчин төсөд тоглоом суралцах ёстой. Гэвч энэ хотхнуудын хүүхдүүд хичээлдээ явах тоглоомын талбай орохдоож автомашинтай зэрэгцээ алхаж байна. Энд хүүхдийн эрх ноцтойгоор зөрчиж байхад сууц сүмжлэгчдийн холбооноос тус хэсэгт усны шугам байдаг. Иймээс явган үний зам хийх боломжгүй. Гэхдээ дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хийж өгнө гэсэн хизээнд тодорхойгүй гэх хариултыг өглөө. Жил болгон нийтлээс явган үний зам засаж янзалдагч энэ 500 м газарт сүүлийн 20 жилийн хугацаанд шаванж тавигддаг байна. Явган үний замыг үзэмж төдий бас хэрэгтэй газарт хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө тавьдаг байх шаардлагатай нэг жишээ болж байна. Томчууд бүгд хүүхдийн өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй. Гэвч энэ зам дээр осол гэмтэл гарвал хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй хэвээр байна.